сонсогчдоо, эрхэм үзэгчдээ та бүхэнд өнөөдрийн мэдрэмж яа. Шүгийн 16-гийн таараг их өндөрлөө. За өчигдрийн мэдлэр хоёулаа Англи, Мексикийг ярьж эхлэж байгаа дамжсангүй. Бразил, Норвег дээр хоолндоо нэлээ магтсаар батлаа. Одоо тэгээ магтгүй өөр яах та одоо энэ. За тэгээ энэ жилийн фаворит нь ялчгүй Бразилийн шгшээ байхын үед бол байсан шүү дээ. Карло Анчелоттигийн удирдлагын доор за үүнээс гадна шгшээ бүрэлдэхүүнийг дуудахтаа заавал нөгөө нэг юм супер тоглогчгээсээ илүүтэйгээр форм тоглогч нарыг дуудсан. Тэгээ нөгөө бүтэн жилийн улиралд нөгөө яаж аваргуудын лигтэй төрүүлдэг байсан Дон Карло Анчелотти гэдэг хүний хувьд улирлын хугацаанд биш сарын хугацаанд ямар менежментээр яаж тоглох вэ гэдэг тал дээр бас тэр нөгөө нэг манайхан ч нэг Михаил нэг бодол гэж нэг ярьдэн штэ. Яг түүнтэй адилхан Анчелоттид бас нэг юм байсан байхаа гэдэг утгаараа Бразилийн хувьд бол фаворит байсан. Гэтэ Норвег ингээд ялснараа өчигдөр бол хоёулаа Норвег тултал нь бол магтсан. Тэгсэн. За одоо Английн шгшээ болон Мексикийн шгшээ багийн за тэр тусмаа Ацтека цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг ярий гэж бодож байна. За ер нь 3 удаа хожигдсон гэдэг баха. Мексикийн шгшээ баг тэр талбай дээр 30 жил хэдэн жил нь те 3 удаа л хожигдсон юм. Тий. Тэгээд нөгөө угаасаа яг байршлын үед аваад үзэнгүүд нөгөө газар зүүн хувьд нөгөө далайн төвшнгөөс нэлээд өндөрт байдаг. Тийм болохоор тоглолтын эхний үе гэх юм уу, хоёрдугаар эхний үе юм уу, эхний хагаст тоглогч нарын хувьд бол нөгөө биеийн хүчний яг өндөр байна гэдэг чинь нөгөө агарын юу баг байна л гэсэн үг шүү дээ. Тий. Тэгээ хоёрдугаар үеийн төгсгөлөөс авахуулаад нөгөө өрсөлдөгч багийн тоглогч нар ерөөхдөө бол сууж эхэлдэг гэсэн нэг юм зүйл ерөөхдөө бол харагддаг гэж ярьж исэн. Тэрнтэй ч бас тодорхой хэмжээнд яг өчигдөр шууд одоо энэ спортын нэвтрүүлэг явж байгаа хооронд Мексик, Английн тоглолт бол явж илвэсэн л та. Урчигдөр. Тэгээд яг ярьж байхад бол шууд 36-38 дээр бол Жуд Беллингем дараалсан 2 гол оруулж шоконд оруулсан байдаг. За Мексикийн шгшээ гэсэн бас зүгээр байгаагүй. Үүнээс гадна бас яг нэг фаворит гэж бол яригдаагүй. Тэгсэн. Гэхдээ нэлээд сайн үзүүлэлт бол үзүүллээ. Ягаад гэвэл хасгадах шатныхаа эхний яасан хэсгээс гарчаад хасгадах шатныхаа эхний тоглолтын дээр ерөөхдөө бол хожигдчиход байдаг гэсэн. Мексикийн шгшээгийн үед бол энэ жилийн хугацаанд бол энэ жилийн дэлхийн аврагт аваад үзэх юм бол за хэсгээс бол 9 онотоор гарсан бараг цорын ганц баг баг. Тий. 3 удаа ялсан. Эхний тоглолтын дээр Өмнөд Африкийн шгшээ багийг 2 тэгээр, дараа нь Мексик Өмнөд Солонгосыг 1 тэгээр, тэгээ Чехийг 3 тэгээр хожсноор нийт 9 оноотойгоор нэг шгшээс алдаагүй 3 клишэдтэйсэн. Тий. За араас нь Эквадорын шгшээтэй таарж 2 тэгийн харьцаатайгаар буулгаж аваад за Английн шгшээтэй бол таарсан. За бид нэр 2 6 10 14 18 оны Английн шгшээ баг ер нь Английн шгшээ баг муу байна гэж байдаггүй. Жилийн жилд дандаа одоодын бүрэлдэхүүнтэй. Ер нь бол хамгийн бүрэлдэхүүнөр бол одорхог тийм зузаан штэ ер нь бол нэлээд зузаан бүрэлдэхүүнтэй. Одоо байрлал тийм ээ. За Францын шгшээ багийг ер нь бол ярих юм бол мэдээж супер одууд байгаа. Айгу одууд байхад ч гэсэн яг хой талтай ч юм уу ардаа нэг тийм бас тийм хамгаалтан дээр жоохон тиймэрхүү тий. Англи бол одоо урд гол хойно хаалагч за тэгээд сэлгээний хамгаалагч нар одоо тий Stones хойно сэлгээнд сууж нэхэр юу гэсэн ч үгүй. Тий тэгэхээр ялчгүй зузаан байгаа. Ер нь бол маш тийм гоё л харагдчихээн да. Энэ удаагийн англи, энэ жилийн англи за тэгээд дасалжуулах чи юу тийм ээ. Бас саана орхисон, Фоден орхисон. За хид хидэн Палмар байгаа. Зөндөө бас нэртэй хүмүүсийг бас үлдээчихэд байгаа шүү дээ. Тэгээд ингээд аваад үзэхээр заяасан 2 тэгийн харьцаатаар хожигдож явж байгаад Мексикийн талаас 1 гол эргүүлж оруулснараа 2-1-ийн харьцаатай болсон. За яадаг ч гэсэн нуруугаараа аваад үзэх юм бол Мексикийн шгшээ тийм өндөр бол биш. Бас үзэж байхад бол нөгөө нэг юм ярьжсэн шүү дээ. Энэ Мексик кросслоод мөргөж голдож чадахгүй.
Хаалгач угаасаа Pickford бол шууд нэгийн хүрэлтээр барьж явдаг хаалгач биш. Ямар нэгэн байдлаар бөмбөгөө нэг ингэж түлхэж ч юм уу ингээ гаргацдаг. Тэрэн дээр нь харин алдаа гаргасан бол гүйж очиод нэмэлтээр одоо зохиж гол оруулна гэхээс биш одоо эхнийг бол тэгж явсан шүү дээ. Тэрэнд нь л одоо найцсан юм шиг сүүлүүд ингээ сүүлийн яг юунууд нэг хараадахаар яг бол царай ганц голоо бол яг тэгж оруулсан шүү дээ. Бас л кросс лөө булангаас ямар кросс ирсэн, дамжуулт ирсэн. Тэгээд хаалгач хамгаалагч нар хоорондоо маргаан юу ийш тийш ингэ болж байгаа. Тэгэл Кейн загч пенальти ачсан үст тийм ээ. Тий. Тэгэхээр ялчгүй бас яг энд нь найдаад нэг яг энэ стратеги өөрчлөлтөд явуулаадсан баха гэж бас хараад байгаа. Тэгээд нөгөө Кейний пенальтиг ингээд аваад утсан ч гэсэн ерөөхдөө бол кросс дээрээс ингээд өршөлтөж байгаа. За тэрний өмнө одоо тэр нөгөө Гордон гүйж гарч орж жагаад хаалгач дээр тулаад пенальти авч Кейн бол зогссон. За тэрний өмнө Кейн бас 16-гийн гаднаас байсан уу? Кейн зогсон баха тийм ээ нөгөө шон ондох чинь. Тэгсэн. Тийм Кейн шон онсон санагдаж байна. За гих мэт зүйлс. Гэхдээ Английн шгшээ бокс алдаагүй тоглосон зүйл байхгүй. Конса бол улаан хувцас авсан байгаа. За уул нь суугата таакл хийхдээ бөмбөнд нь хүрсэн. Тий. Гэхдээ хөлн дээрс. Тий. Яг ингээд нөгөө юу гэмдэ энэ пятканы яг ингэж хөлөө яг ингэж таарж орсон. Тэгэхээр энийг шипээр шууд орсон гэж байна. Тий. Зүгээр яг вар үзэхгүй зүгээр тэрийг нөгөө шүүгчийн яг үзмжээр ингээд тоглолтыг үргэлжлүүлсэн бол энэ дээр бол улаан хуудас баг өгөхгүй байх боломжтой байсан уу гэвэл боломжтой байсан. Гэхдээ вар ялцчих бол ингэж үзснээрээ бол ингээд улаан хуудас бол авахын үед авлаа. За тэрний үр дүнд тоглолтын 56 дахь минутанд байх. Одоо 55 ч илүү 56 дахь минутанд дээр нөгөө Сака суудаг. Тий шууд араас нь сууд нөгөө манайхан нэг ярьдаг нэг залиасанд явчлаа та гэж. Тий Сака суугаад Стоунс оржсэн тийм ээ. Стоунс орж ирээд ер нь хамгаалах тал руугаа ерөөхдөө бол орцсон. За үүнээс гадна Беллингхэм бол энэ тоглолтын гол баатар бол яалчгүй байлаа. Зөвхөн урдаа биш, гол хийхэд тулдаа биш тийм ээ. Одоо тодорхой хэмжээний амжилт харуулчаад тэгээд хойно маш их тусласан. Тэгээд нөгөө 70 дэс өндөрлөлт байгаа болохоор яалчгүй бүр англичууд сүүлдээ харахаар бүр үнэхээр бүр ядарсан. Тэг Белгиум нөгөө өвдгөө одоо ингээд барьцсан гэд тонгоогоод амарж ийн тийм бас нэг зүйлд харсан шүү дээ. Тэгэхээр чинь бас тайлбарж хэлжсэн. За Белгиумыг анх удаа ингэж ядарсан царайтай харж ийна гэж бас онцолж ивсэн. Тийм тэгээд ер нь бол тодорхой хэмжээний бас Мексикийн зүгээс ч гэсэн сайн тоглосон нөхдүүд харагдлаа. За энэ шигшээ Мексикийн шигшээг ингээд аваад үзэх юм бол нэг тийм том клубд тоглодог одоо од тоглогч нар ерөөхдөө бол харагдахгүй байгаа. Жишээлбэл одоо хагас хамгаалтан дээр тоглодог Эрик Лира гэдэг нэг тоглогч байгаа. Энэ нөхөр одоогийн юунд тоглодог Мексикийн одоо багт тоглодог нөхөр байгаа байхгүй. Энэ нөхөр ч юм уу эсвэл залуу тамирчдыг ингээд бас Европын багууд бас авна инээтрээ гэсэн зүйл ингээд шуун бол аль үшээ гараад эхэлсэн бил 17 доо хинжүүлээд байсны тоглогчийг бол одоо холдож авна гэсэн зүйл бол одоо сүүлийн шуумуудаар бол харагдаж эхэлж байна. Тэгэхээр бас дэлхийн аваргын нэг гоё юм нөгөө юу л та тоглогчрыг нээж цаашд ингээд үнд хүргэж ямар нэгэн бас гоё лиг рүү авдаг тийм ээ. Тэрүүгээр бас маш сонирхолтой. За хоёул бас тэгж дөрөв ярьжсэн Парагвайшгийн одоо хаалгач юм уу тийм ээ. Хаалгач ер нь бол бас нэг том клуб руу явах боломжтой юм байна гэж харж байсан. За Узбекистанаас бас нэг хэдэд явах баха. Нэг хүүхэн залуучууд явах бах тийм ээ. Гэтэ нөгөө Франц руу явбал Францаас л ерөнхийдөө Узбекчууд гарч ирдэг санагддаг шүү дээ. Одоо Шамруудууд чинь Францаас Ромо руу очсон санагдаад байна. За нөгөө Хусанов чинь Францад бас тоглож байгаа Сити рүү очсон гэж санагдаж байна. Тий, яг оо Франц лиг бас гайгүй боломжтой хардаг тийм ээ. Тин ч бас нөгөө ярддаг шиг одоо Макдональд яг нөгөө хөгжийн дэмжлэр бас муулж магадгүй. Гэтэ нэг хоёр баг хоорондоо тоглодог лиг яриа л өгдөг. Үгүй тэгээ Францын CC5 гэж гардаг байхад Францын лиг CC5-аар шууд дамжуулдаг байсан шүү дээ. Тэгээд нөгөө яг нөгөө хөл мөх дуртай бүх лигийг үздэг. Шинээр ямар тоглож гарч ирж байна. Өөрийгөө скаут гэж бодоод үзээд байгаа юм. Тэгээд Францын лигийн хоёр тоглолтыг үзсэн чинь хоёр хаалгач ингээ би дамжуулаад идэг байхгүй. Би тэгээд энэ ямар гонгийн лиг вэ? Юу нэр бас нэг тийжсэн шүү дээ. Ковид үеэр яг нэг
царын ганц лиг явагдсан. Беларусь тэгсүүл нь Бундеслиг нэг явагдсан шүү дээ. Бас юу хөгжөө дэмжчихгөө. Тэрэн дээр бас ингэж тоглолтууд харагдаж ямар хоёр багж байлаа гэж зүгээр л нэг герман хэлний нэг сургалтанд сууж байгаа шиг л. Ингээл явж нэг тийм тоглолт байхгүй. Ой нэрээ сая Парагвай гэж ирсэн. Парагвай нэг одоо парламентын нэг сенатын хүүхэн Эмбапег арьсангны үзлэлээр нэг тий. Одоо яг энэ дээрээс нэг яг энэ нөгөө улс төржилт гэдэг зүйл ороод ирэх юм бол манай 126 дотор ярьсан нэг эмгтэй гишүүн байгаа шүү дээ. Ер нь яг тиймэрхүү маягийн юм хилцсэн байлээ. За тэгсэн тэрний хариуд нь Францын хөл бөмбөгийн холбооноос хэрэг үүсэх нь шүүхэд хандна гэж гомдол гаргаад за бүр тэрэн сүүлдээ Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хүртэл гомдол гаргана. За ингээд хоёр улсын хоорондын дипломат харилцааны тал дээрээс ингэж яригдахгүй асуудал болно шүү гэж анхааруулсан. Тэгэхээр бас энэ дээр юм бодох хэрэгтэй юм шиг санагдсан шүү. Тэр ихтэй айгүй тийм муухай одоо юу гэдэг арьс өнгөний үзлээс гадна нөгөө юуг гаргаад ирсэн нөгөө улсынхаа нэрийг нэрлж байгаа ингэсэн зүйл байсан болохоор тэр Парагвай дээр бас нэг тийм энэ дэлхийн аваргуугаас шуугантай гэвэл шуугантай байна. Ганцхан талбай дотроо шуугантайгаас гадна улс төр дээр хүртэл нөлөөлсөн шууган гарч ирж байна. Чанс гадна тийм ээ. Улс төртэй холбоотой нэг шууганч нэг улаан хуудас чинь байхгүй болсон нэг шууган байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг араас нь Францын хөлбөмбөгийн холбоо бас FIFA-ро алтан бичиг явуулаад Алисегийн шар улсын бас голгож цайруулаач гэсэн тийм хүсэлт явуулсан. Тэгэхээр энэ яг энэ жилийн дэлхийн аварга шалгаруулалт бол тодорхой хэмжээний шүүгчдийн нэг юм алдаатай ч юм уу нэг тодорхой хэмжээний шүүх тал дээр яг хэлэхэд мэдгүй надад бол Премьер лигийн шүүгчдийн зиндааг бодвол доогуур юм шиг. Премьер лиг ч яахгүй. Ер нь бол яг нэг Латин Америкийн шүүгчнэр лиг одоо харахаар яг л тэр Латин Америкийн тоглолт байгаа байхгүй. Тийм ээ. Ямар нэг Буэнос Айрес ямар нэг багтаа тоглодог ч юм уу тий. Тэрэн дээр шүүгчнэр зүгээр нэг River Plate Бока хүн ярьсан тоглолт. Хоорондоо нэг тоглогч нар хоорондоо алцаад байдаг бараг зодоо гэдэг тэр шүүгчнэр бүр тэрэнд бүр дасцсан яачгүй тий. Одоо яг өчигдрийн хамгийн нэг өчигдрийн бас Аргентин Египтийн тоглолтын дээр бас яг л нөгөө тэр алдаанууд бас галдгаараа гарсан. Тэгээд бас дэлхийн одоо ингээд нөгөө экспертүүд олон орны нөгөө комментаторууд тийм ээ бас ярьж лээлээ. За тэгээд энэ чинь алдаа байсан шүү дээ, үгүй шүү дээ гэж хооронд ярьж байхад нэг нь та эдийн дэлхийн аварыг харсан биз дээ. Нэг иймэрхүү хямдхан юм дээр ер нь бол алдаа өгөхгүй байгаа шүү дээ. Тэгээд юу бити баг олон юм яриад гэсэн. Тиймэрхүү бас шууд амын таглаж лээ. Яалчгүй нэг тийм л тэр бол яг хуу алдааны үед алдаа байсан л ах гэж бас одоо Роналдогийн хөгжил дэмжиж хэлэх л баг та. Тэгээд тэр чинь тэгэл жоохон хямдхан дуул байсан баг гэж харагдсан. Үнцгээс харагдсан л та. Тэгэл шүүгчийн үзэгдэлтэй. Тийм. Тэгэхээр нөгөө ер нь бол ихч багч алдаг явд бол нөгөө нэг Премьер лиг үздэг хүмүүсийн хувьд чинь тэгэл энэ багч ихч энэ чинь тодорхой хэмжээ нөгөө 3 оноогоор бид нар лигийнхаа хүрээнд яваад үзэх юм бол энэ чинь нэг тоглолтын алдаа цаашдын аваргын зүйл дээр бол нэлээд нөлөөлдөг. Одоо энэ бүр хасагдах шатны тэмцээн дээр яг иймэрхүү алдаан дээр юм өгөхгүй байгаа гэдэг нь заавал тийм юу гэдэг нь хөлийг хугалах юм уу чанартай алдаа хийж алдааг нь тооцно гэж үзээд байна. Тэгэхээр жоохон одоо мэдгүй вар энэ тэрэ гарч ирсэн хэрэгүү яг тэр нэг хуучин одоо юу гэдэг 2010 ч юм уу те варчны 14 оноос ерөөхдөө авахултлаад лигүүдэд нэвтэрч эхэлсэн. Яг нэг тэр үеийн хөл бөмбөгтэй зөвөрлөд авч үзэх юм. Яг тухайн үед бол нэг сайхан санагддаг байсан. Яг тэгэхээр тийм ихэндээ тэгээд сүүлдээ яг бид нар вар гэдэг зүйлэндээ үнэхээр дасаа тэр техникийн яг 90-100 амьдарч ийн гэдэг утгаараа тэр зүйлээ бас жоохон ихэд байгаа юм болов уу гэдэг зүйл харагдаж байна. За яг ч гэсэн Английн шгшээ баг, Мексикийн шгшээ багийг талбай дээр нь буулгаж авснараа дараачийн хасагдах шат руугаа орсон. За тэгээд Бразилийг буулгаж авсан Норвегтэй Английн шгшээ баг тоглоно. Үнэхээр гоё тоглолт. Энэ бол амар тоглолт болно. Цагтаа Норвег одоо Дани, Норвег хоёр чинь нэг улс байсан. Викингүүд. Тэгээд Английн одоо Британий газар нутгийг бас эзэлж ирсэн. За тэгээд Норвегийн одоо хойд баахан магтсан одоо Хааланд чинь Англи Премьер лиг тоглодог шүү дээ. Тэгээд Английн багуудад яаж гол хийх вэ хамгийн сайн мэддэг хэрэгмүүдийн нэг байна. Английн шгшээ дээр гадны лиг тоглож байгаа тоглогч гэх юм бол Harry Kane болон Bellingham хоёр л байгаа үстэй. Тэгээд бусд нь дандаа
Премьер лиг байгаа гэсэн тийм ээ. Тэгэхээр тэр эдийн учрыг бол олцсон байгаа шүү дээ. Тэгээ хагас дээр нь Одигаар ороод ирнэ. За тэгээд бүр ингээд хаашаа яаж дамжуулах вэ нэтэр гэдэг маш сайн мэдчихэж байгаа. Тий. Хаалан дээр нь Пикорд байна. За чи Пикорд дараа хитэн ч гол хийсэн баг та тийм ээ. Одоо лигийн баг хитэн жил 2 жил дараалаад 3 жил дараалаад лигийн шилдэг одоо 2 жил баг тийм. Лигийн шилдэг одоо мэрэгэн бүрчлэх уус ойлгомжтой шүү дээ. Ойрхон ч хинч одоо ортох. Одоо бол ойртох юм байхгүй. Дүнгиж нөгөө Премьер Лигт дебют хийж байхдаа тий эхний 10 тоглолтод 10 гол хийсэн ч илүү юу л энэ тиймэрхүү. Одоо ч гэсэн дэлхийн аврагтаа эхний дэлхийн аврагтаа 7 тоглолтод 7 гол хийж ин ч бас залуу тэгсэн мэтлээ туршлагатай амар ийм давтлагч. Тэгэхээр Англи нарыг бол үнэхээр гоё тоглолт болно. Манчестер Ситигийн одоо 2022 оноос хойш гэхээр одоо 4 жил болж байгаа юм. 132 тоглолтод оролцоо 112 гол оруулсан. Юу гэсэн үг юм бэ? Тоглолт гол. Тийм байгаа байхгүй. За иймэрхүү байдлаар Норвегийн хувьд юутай таарж байна. За Английн шгшээтэй таарж байна. За энэ бол гал гарсан гоё тоглолт болно. За дараачих дээр нь Португалийн шгшээ баг болон Испаний шгшээ багийн тоглолт. За энэ дээр бас нэг юм өмнөхдөр нэлчээ. Гэлмэро очоо ингээд зодог тайлж байгаа. Мексикийн домог. Тэглээ. Тэг голд яг талбайгаа зогсч те. Бүгдлэн гэж бас мхийж яслаад айгу гоё бас мөч байла. Бас эн чин зөвхөн Мексик гэлтгөө ер нь бол хөл бөмбөг сонирхдаг нийт хөгжөө дэмжигч одоо сонирхчд бас энэ хүү бас алдартай хөл бөмбөгчин тамирчныг бас мэддэг, жоохон ч гэсэн мэддэг, нэрийг мэддэг. За тоглолтын сайн мэдгүй ч гэсэн төс нь бол байгаа тийм ээ. Тэгэхээр ялчгүй бас гоё мөч байла. Тэгээд англи дээр бас нэг жоохон куриос нэг болчиход байгаа шүү дээ тий. Сэлгэнд байсан Хендерсон голын баяраа маш одоо тийм одоо эмоцтой тэмдэглэж байгаад унж гараа маш эвгүй хуухсан. Гараа хугалсан. Бүр амар. Мэргэжлийн тамирчны мэргэжлийн бус алдаа. Харин тийм бүр үнэхээр амар хуухсан. Бараг тэр хоёр ясна хойл ингээд шуу ясна гэдэг. Гэж гарын тэр чинь ирэхс. Тэгэхээр бүр тэгээд дэлхийн аварга орхисон гэсэн тийм мэдээлэл талбай дээр гараагүй байхдаа шар хуудас авч байгаа. Би яг өмнөхдөр нийлсэн шүү дээ. Энэ Хендерсныг ерөнхийдөө яах гэж авчирсан юм бэ? Яг форм сайтай ч юм уу эсвэл тодорхой хэмжээний одоо юу гэдэг Японы шгшээдэр Нагатомо шиг нэг хүн одоо нөгөө нэг юм хувцас солих хөрөөний нэг дардаг юм байлаа гэхэд Английн соёл, Японы соёл өөр байхгүй юу да нэгт. Тэгээд Хендерсон гараанд угаасаа гарахгүй. Declan Rice, Anderson за тоглолтын нэг сүлд цаг авах гэж гараанд гаруул гарна. Гэхдээ тэрний оронд өөр хагас хамгаалагч нар бас байх боломжтой л байгаа шүү дээ. Яг тэгээд тэр үед талбай дээр гараагүй шар уцтай. Яг тэр тоглолтын дээр тэгснэ голын баяр ялцнаа тэмдэглэж жагаад мэрэгжлийн тамирчны мэрэгжлийн бус алдаа. Энэ дээр бол би Хендерсныг яаж ч утсан өмөрөхгүй. Гэтэ бас юу бид бичлэгийг харсан чинь бас л шууд дотор мохорчлээ. Юу вэ шүү. Тэгэд дэлхийн аварга орхисон гэсэн тийм мэдээлэл гарсан. Ингээд нэг оронтой ингээд бүлцэл аваад байхгүй. Тэн. За ингээд Мексик, Англи 3, Мексик 2. Ингээд дараагийн шилт рүү Норвегтэй таарсан байгаа. Дараагийн тоглолт алдарт Роналдо ах маань ингээд Испани багта тэмцэж тоглож эцэст нэмэгтэр тэгээд гол олдож Испани цаашаа гарч Португал энэ хөөрөнд тоглолтоо дуусгаж Роналдо маань бас мөн одоо Модрич, Неймар, Ачо энэ чиг ятлах ингээд одоо шгшээ багаас ингээд зодгоо тайлж байгаа хаа гэж. Одоо энэ дэлхийн аваргыг яг араас яг зодог тайлж байгаа, зарлж байгаа хүмүүсийг аваад үзэх юм бол Неймар, Ачо, Мануэл Нойер, Риад Махрес, Папагуя гэд Сенегалийн тоглогч энэ хэд ингээд яг албан ёсоор зодог зайлж байгаа бол ингээд зарлцсан байгаа. За бид нар бол яг дараачийн дэлхийн аврагт угаасаа орох чадваргүй гэдэг утгаараа ингээд насаар наваад үзэх юм бол Лука Модричийг оруулах гэдэг шиг байна. Гэхдээ нэг дараагийн одоо юу гэдэг 2 жилийн Европын аврагч ч юм уу тэр зүйлийг бас эднэр хараад байгаа болов гэдэг утгаараа шгшээгээсээ шууд зодог тайлна гэдгийг эднэр бас хэлэхгүй байна. Гэхдээ шгшээ биш юм ахэд дараачийн дэлхийн авраг дээр угаасаа нас нь оролцох боломжгүй болчихж байгаа. Тийм л дээ. Яг одоо зүгээр нөгөө Европын аврагын урьдчилсан нөгөө шалралтанд оролцож нэг багдаас туслах байх уу эсвэл ер нь бол шууд Хорватын хөлбөмбөгийн холбоо бас өөр тактикаар одоо
ажиллаж тийм ээ. Илүү залуу тамирчтай гарч шүү бас тийм бодлогод явах л та. Ямар ч байсан өөрөө бол энэхүү өрөөнд ингээд зам ингээд дууслаа гэсэн нэг тиймэрхүү космост оруулж ирсэн тийм ээ. Ингэж дуусч байгаад бас харамсаж юм шиг нэг тиймэрхүү юм байсан. За тэгээд Португалийн шгшээ баг бол үзэж байгаа тэгээд төгсгөлийн за эрдэр нэмэх нэг дээр Микел Мерина гол оруулснараа энэ дээр угаасаа нэг алдаан дээрээс эхлээд энэ юуныхан өөрсдөө алдсан. Португалийн хагас хамгаалагч нар өөрсдөө бөмбөгөө явуулж аваад алдсан л та. Тэгээд гэхдээ Португал ингэж тоглоно гэж би бол бас төсөөлөөгүй. Испани бүр илт сая 3 тэгээр хождог ч юм уу тэр шиг адилхан бас явагдах байхаа гэж би бас дотроо бодож байсан. Яг уу Испани илүү хүчтэй байгаа юм чинь би бол тэгээд мэдээж бас Роналдо цаашаа хаад нэг шат ч гэсэн цаашаа нэг яваасаа гэж бас дотроо бол хүсэж байсан. Тэгтээ тэгээд уг нь бол дажгүй тоглосон. Португал бол хэд хэдэн боломжууд байсан. Тэр Роналдо бас нэг унтч нэг твэгддэг. Тэр бол жоохон хүчтэй байсан бол бас нэг гол ороод бас дэлхийн аваргын чимэг болсон гоолуудын нэг болох байсан байх гэж бас харагдсан. Тэгтээ тэгээд Испани ялчгүй тэгээд залуу байна. Багийн одоо бүрэлдэхүүн гэхээс илүү ер нь бол тактик болно гэж харагдаж байгаа, уншигдж байгаа. Португалийн хувьд бол за тэгээд тасалжуулагч шууд бас ажиллаа хүлээлгсэн байгаа тийм ээ. Роберто Мартин энэ хүн тийм сайн дасгалжуулагч биш байхгүй юу да. Би бүр ойлгохгүй. Wigan Athletic-ийн дасгалжуулагчаар гарч ирж ирсэн. За тэгээд Макартур гэдэг хоёр тоглогчтой. Дараа нь Wigan Athletic-ийг чинь Premier League-д гаргаж ирсээд FA Cup-д төрүүлж байгаа. Гэхдээ Premier League-ээс унж байгаа. Би тийм тохиолдол бол үзэж байгаагүй. Тэр нь юу гэхээр доод лиг рүү унтсан баг Европын тавцны тэмцээнд оролцож ирсэн. За тэгээд дараа нь Эвертонд очихдоо өөрийнхөө тоглож исэн хоёр тоглогч авчиж байгаа Эвертонд нөгөө Макарти хоёрыг. Тэгээд Эвертонтой гайгүй явах нь гэж үзсэн. Эвертон тухайн үед бол сайн баг байж байгаа дундаж баг руу унсан байхгүй юу. Хиний үе штэ Мойсийн араас гэсэн үг. За тэгээд Мартинес ерөөхдөө ингээд наануу цаануу явж байгаад 2018 оны дэлхийн аварга дээр Бельгийн алтан үеийн дасгалжуулагч байсан. За яг хоо Японыг одоо юу гэдэг хоёр тэгээр хожигдож байгаад нэг араас нэг барьдаг зүйл гарч ирж байгаа болохоос 18 оны дэлхийн аварга дээр Бельгийг бараг ямар болно тийм ээ гэж хүмүүс даамжилж ирсэн шүү дээ. Эден Хазард, Де Брайне, Лукакугийн галзуу хамгаалалт нь хүртэл сайн. Де Брюйнегийн одоо бүр яг одоо галзуурлал байсан шүү дээ. Ямар ч нэг байрлалаас яаж гэж жагаад одоо голын дамжуулт өгдөг ч юм уу. Тэр бол үнэхээр тухайн Бельги бол 2018 онд бол яалчгүй одоогийн нэг Англи юм уу Бразил шиг тим юутай байсан шүү дээ. Статуст очижсэн шүү дээ. Фаворит гэж. Тэгээд энэ Мартинесийг одоо юу гэдэг Бельгийн шгшээ багийг ингээд амжилтанд хүргээгүй. Тэгээд араас нь Португалийн шгшээ баг ингээд өөрийнхөө дасгалжуулагчаар болгоод тавьсан. Quaresma гэж нэг солиоттой тоглогч байдаг гэсэн шүү дээ. Quaresma бол Мартинесийг бол шууд хамаагүй шүүмжилсэн. Ийм бүрэлдэхүүнтэй юуж харуулсангүй гэсэн. Португалийн шгшээ багийн одоо экс хагас хамгаалагч Quaresma дасгалжуулагч Роберто Мартинесийг ингээд хасгасны дараа бол хатуу шүүмжилсэн. Роберто Мартинес бас ингээд албан ёсоор ингээд шгшээгийн дасгалжуулагч бас байха болж байгаа. Юугаар бахархаж байгааг нь би одоо өөртөө ойлгохгүй байна гэж хэлж байгаа. За тэр Бельгийн гайхалтай үеийнхэнтэй ажиллаж юуж хүртэж чадаагүй. Дараа нь Португалийн асар хүчрхэг бүрэлдэхүүнд ирээд мөн л онцгой зүйл хийсэнгүү. Бид үндэстнүүдийн лиг төрүүлсэн. Тэгээд тэрэндээ сэтгэл хангалуун байх хэрэгтэй гэж. Тэрийг хинч үздэггүй шүү дээ. Тэр одоо нэг бас тэг үндэстний тэр одоо юу юм за Nations League гэдэг өөр нэг юм friendly л байхгүй юу. Одоо тамирчдыг ер нь л илүү ядраах, илүү тоглолтууд хийлгэж одоо бэртэл авах боломжийг үүсгэж байгаа нэг том бас нэг тийм одоо тавцсан байна л да тийм ээ. Тэгээ ер нь тоглолтч нар бас тэрийг бас нэх амар бас тийм дэмжиж байхгүй л шүү дээ. Тэгээд тоглолтын 90 минутын хугацаанд ерөөхдөө багийн тактикийн хувьд бол хизээ хаашаа суух уу, хизээ хамгаалах уу, хизээ хурдлах уу гэд энийг чинь хяналтандаа оруулцдаг зүйл ингэ байдаг. Тэгсэн чинь Португалийн шгшээгийн тоглолтыг хэрвээ аваад үзсэн саяны Испани дээр. Испани ерөөхдөө тоглолтыг бүрэн өөрийн хяналтандаа байлгасан шүү дээ. Тэгээд яг бөмбөгөө тэгээд юу яаж тоглоно яана гэсэн чинь Португал дээр одоо Витини байна те. Витини одоо Жоо байна. За Фернандес байна те. Зөндөө ингээд тоглолт эргүүлэх боломжтой тоглолч нар байхад ямар ч тийм нөгөө нэг зураг байдаг шүү дээ угаасаа. За одоо хамгаалтаас ийш тэрлүүд дамжуулна. Тэр нь ийш одоо ингээд баруун юм эсвэл зүүнээс тийш ингээд нэг тодорхой хэмжээний нэг тактик байдаг. Тэгэхээр одоо
Мартинесийн хувьд бол ямар ч тийм тактикийн одоо мэдлэг юм уу эсвэл тэр чадвар нь байхгүй байгаа юм уу? Яг одоо манайх нэг бас сонсч байгаа үзэж байгаа хүмүүс жүмжил магадгүй л хэл та. Одоо бүхэл Португал ээж гişавагийн тасалжуулагчид хоёр одоо шүүмжлэлт хийм бэ гэж бас ярьж байгаа бол бид хоёрын үг гэхээсээ илүүтэйгээр одоо олон нийт одоо хүн болгонд ингээд хүлээн зөвшөөрсөн гэж яриад байгаа юм чинь. Испанд бол одоо ингэж харж байгаа шүү дээ. Уус ойлгомжтой за голоосоо хойноосоо бөмбөг ирлээ. Ерөөсөө цөлөхгүй те. Дандаа доогоор бөмбөг очиж байгаа. За олмоо эсвэл хин бид голоосоо дамжуулах нь баярсаа болоод ч юм уу. Уусаа зүү өнөө эсвэл баруун тийшээ явж байгаа. Тэгээд хумаад зохин эсвэл доогоор дамжуулд өгнө эсвэл буцааж агаад жоохон одоо тоглосноор чагаад давтж байгаа. Тэгэл гол яаж гэж байгаа баг хийж байгаа. За тэг яг нөгөө тоглолт дөнгөж эхлээд Испани яг гол хийх шахсан тийм ээ. Яг нэг одоо штангийн хажууд баярсаа бол гарч ирээд нэг эвгүй зохилт хийсэн. За тэгээ тэр нь бас нэг Португалыг жоохон сэргээсэн бах гэж бас бодчихсон. Тэгээ сэргээгээд Португал үнэхээр сайн тоглосон. Би тэгээд за овер тайм руу бас ингээд хөргөжлээ дээ. Ямар ч байсан ахаад нэг 30 минут байгаа юм байна. 30 минутын хугацаанд бас юугаараа чадвараараа биш юм бол дуршлагаараа авчих واخаа гэж бас Португалыг бас дотроос жоохон бодож ирсэн. Тэгсэн чинь сэлгээ одоо нөгөө дасалжуулагчийн ур чадвар одоо мэдрэмж юу вэ тийм ээ? Сэлгээ орж ирэл эхний баг одоо хүрл дээрээ гол дамжуултлаа гол гэж байна. Тий. Тэгээд хөл бөмбөг дээр нэг ойлголт өгдیں۔ Зөвхөн бөмбөг эзэмшилтээр тоглолтыг хождгоо маа. Рубен Диаш өөрийнхөө байр суурийг илэрхийлэхдээ юу гэхээр Португал, Испани тоглолтын дээр Португал бол илүү тоглосон гэж өөрийгөө хэлсэн. Гэхдээ тоглолтын одоо бөмбөг эзэмшилтэнд Португал илүү байсан байж болно л доо. Гэхдээ бөмбөгөө арагшаад татах, эсвэл хоёр хамгаалагч руугаа буцаах гэдэг нь энэ өөрөө тоглолтын агуулга гэхээс илүүтэйгээр риски бодоод хамгаалтаа барьж ийна л гэсэн үг. Тэрнээс биш энэ бол нөгөө тоглолт хожно гэсэн зүйл биш. Энийг би ганцаараа хэлж байгаа зүйл биш. Энэ бол Quaresma хүртэл энэ төр яг ийм өөр ингэсэн үзэл бодол хэлж штэ гэж. Харин тий. За тэгээд нэвтрүүлгийн цаг өндөрлж байна. Харамсалтай маргааш та бүхэнд үлдсэн одоо 16 тоглолтуудыг бас илүү дэлгэрүүлж ярина. Баярлалаа.